Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн төлөө цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрын гэрийн нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон өргөж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлэгт бид цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн болгон газрын дарга сайн зургийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад албаагчдын төдийгүй манай иргэдийн дунд энэ асуудал яаж шийдэгдсэн бол, энэ хуулинд яаж тусагдсан бол, яаж зохицуулагдсан бол гэсэн юм асуултууд бол байнга тавигдж байгаа. Тэгэхээр ер нь хамгийн түрүүнд энэ хуулийг ер нь яагаад дахиад шинжилэн найруулах болсон юм. Өмнөх хуулиудаас ямар онцлог давуу талтай болов энэ талаар та манай үзэгчдэд товч мэдээлэл өгнө. Энэ цагдаагийн албаны өмнөх хууль маань 2013 онд батлагдаад 2014 оны 1 сараас хэрэгжиж эхэлж исэн. Гэхдээ бас тодорхой хэмжээний учир дутагдaltaй асуудлууд буюу цагдаагийн албаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, тэтгэгчтэй холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулах буюу хууль сахиулагчийн эрх зүйн байдал, хууль сахиулагчийн үйл ажиллагааны тухай хуулиудаар зохицуулна гэж заасан боловч тэтгэр хуулиуд нь хараахан батлагдаж амжаагүй. Өөрөөр хэлэх юм бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа албаагчдын эрх зүйн байдал бол эрх зүйн хувьд тодорхойгүй, магадгүй бусад хуулиудаар жишг болон хэрэгжүүлэх асуудлууд бол явж байсан. Нөгөөтэйгөр бас цагдаагийн байгууллагын тодорхой хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэх энэ асуудал нь эрх зүйд ерөнхий бүгд буюу тодорхойгүй байснаас үүдэж тодорхой сайдын баталсан эсвэл засгийн газрын түвшинд баталсан журмаар энэ байдал зохицуулагдж идэг. Нөгөө талдаа энэ асуудлын цаана юу гэдэг вэ гэхээр хүний эрх чөлөө хөндөгдөх, магадгүй цагдаагийн албаагч манд тодорхой хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө өөрөө буруутгах, хуулийг заасан үндслэг журмын дагуу хийсэнгүй эсвэл эрхээ хэтрүүлсэн гэдэг ч юм уу. Хууль нь өөрөө эргээд яг тодорхой энэ ямар үйл ажиллагаа хэрхэн ямар үндслэгийн дагуу ямар журмын дагуу хийх нь тодорхойгүй байснаас болж иймэрхүү нөхцөл байдал үүсэж исэн. Мөн нөгөөтэйгээр Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг онцгойлон тусгаж, цагдаагийн байгууллагыг бүтэц зохион байгуулалтыг доктор сурчилтай болгох, энд эдгээр албаагчдын нийгмийн баталгаа, сургууль сурчлагыг цааш анхаарах, эргээд энэ чиглэлийн эрх зүйн орчин боловсронгуй болгоно гэж бас зорилтыг дэвшүүлсэн үндсэн дээр бас дээрх хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулах үндэслэл болж энэ хуулийг засгийн газраас боловсруулж улсын хурлаар батлуулж хэрэгжүүлэлтийг хангаад явж байна. Тэгэхээр энэ дээр бас албаагчдын зүгээс нийтлэг асууж байгаа нэг асуулт бол энэ нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр өмнөх хуулиас юу ялгаатай байгаа энэ талаар та тодруулж байна. Өөрөөр хэлэх юм бол цагдаагийн албаагч эрх зүйн байдалтай харилцаа маань хаягдсан буюу төрийн албаны тухай хуулийн нийтлэг харилцаагаар зохицуулагдж байна. Гэхдээ цагдаагийн албан маань нэлээд онцлогтой харилцаа. 24 цагийн турш албаагчд маань үйл ажиллагаа тасралтгүй хүнд нөхцөлд ингээд зохицуулаад хэрэгжүүлж идэг. Ийм хүндрэлтэй яригтай албанд зүтгэж байгаа хүмүүст бас тодорхой хэмжээний бас ажиллах нөхцөл, эргээд бас аль пассныхаа төлөө бас идэх нийгмийн баталгаа, бусад баталгаануудыг бол зайлшгүй хөндөгдөж бас хуульчлах зайлшгүй шаардлагатай маа гэж бас хууль санаачлагчийн зүгээс үздсэн байна. Өөрөөр хэлэх юм бол өмнөх хуулиудаас онцлогтойгоор бол нийгмийн баталгааг нь бол үндсэндээ улс төрийн баталгаа, хууль зүйн баталгаа, нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаа болон бусад баталгаа гэсэн 5 төрлөөр бас яг ямар баталгаанууд байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байж байгаа. Мөн нөгөөтэйгээр бас баталгаагаас илүүтэйгээр цагдаагийн албаагчийн албандаа итгэх, энэ итгэлийг сэргээх, эргээд төрийнхөө дэмжлэг ажиллах нөхцөлийг болцоогоор төр өөр хангахаасаа гадна иргэдийнхэн итгэлийг хүлээх, иргэдтэй орчид үйлчлэгээ үзүүлэх, иргэдийн эрх чөлөөг хамгаалах, энэ хууль заасан гэмт хэрэгтэд тэмцэх, олон нийтийн аюул байдал, нийгмийн өв журмыг хамгаалах, энэ үргээ хэрхэн яаж биелүүлэх вэ гэдэг асуудлыг илүү их зохицуулснаар энэ хуулийн бас онцлог буюу эргээд энэ бол бас нийт цагдаагийн албаагчдад маш том баталгаа болж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол миний хэлж байгаа санаа бол тодорхой чиг үүрэг буюу иргэдэд хэрхэн яаж шаардлага тавих вэ? Бичиг баримтыг нь хэрхэн ямар үндслээр хизээ яаж хураах вэ? Эсвэл тээврийн хэрэгслийг зогсоож шалгахдаа ямар үндслэлийн дагуу зогсоож шалгах вэ гэдэг юм уу? Яг энэ харилцаануудыг хуулиар тодорхой зохицуулаад өгөхөөр өөрөө эргээд цагдаагийн албаагч маань бас хууль заасан үндслэг журмын дагуу үйл ажиллагаа явуулж буруут явуулснараа эрх зүйн баталгааны хувьд үйл ажиллагааны хувьд бол хууль ёсны болж сүүлдээ буруутгадаг энэ байдал байхгүй болно гэсэн үндсэн санаа концепц энэ хуулийн бас шингэж батлагдсан байж байгаа. Тэгэхээр энэ цалны асуудал өмнөх хуулиас энэ хуулинд яаж тусагдчих өгсөн, ямар давуу талтай болсон энэ талаар. Цолны асуудал буюу өмнөх хуулиар бас албан тушаалын цол байдлаар хуучлагдаж бас энэ өөрөө эргээд
тухайн бас энэ албан зүтгэж байгаа аль багчдын бас тодорхой хэмжээний шүүмжлэл, за эргээд энэ албанд итгэх, за энэ албаны бас байгууллагын төлөвлөсөн, тогтсон уламжлалт соёлыг бас эвдэж гинэ гэсэн асуудлууд бас хөндөгдөж гарсан. Тэгэхдээ эргээд бид нар бол яг мэдээж хуучин тэр одоо юу гэдэг албан тушаалын гэхээс илүүтэйгээр мэрэгжлийн ур чадвар, ажлын үр дүн, ёс зүй, ажилласан жил гих зэрэг нөхцлүүдийг харгалзаж бас одоо цолыг нь олгохоор болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ албандаа доктор сургалтад ажиллахаасаа гадна энэний цаана буюу хууль заасан чиглэлийг иргэддээ хүргэх одоо энэ үйлчлэгийг л одоо хэрхэн яаж үзүүлснээс нь болж цолны одоо асуудал яригддаг байхаар одоо энэ хуулийн төсөл төр тусгасан. Өөрөөр хэлэх юм бол одоо бас тодорхой цолыг эдэлснээс хойш тодорхой хугацааны дараа шатах энэ болцоонуудыг бас хуулиар яг детальчлан зааж өгсөн байж байгаа. Мэдээж цагдаагийн дээд цол буюу цагдаагийн генерал цолыг Монгол Улсын ерөнхийлөгч олгох, бусад цолуудыг бол үндсэндээ одоо юу гэдгийг холбогдох этгээдүүд олгохоор одоо тусгасан байж байгаа. Яг хуу жишээ дуртахад бол одоо цагдаагийн одоо тэ тодорхой цолыг 4 жил эдлээ дараагийн цолыг авах. За магадгүй дараагийн цоллоос 6 жил эдлээ дараагийн цолыг авах ч гэдэг юм шатараасан цаг хугацааны хувьд болоод мэдээж ажлын үр дүн бол энд чухал байж байгаа. Ийм байдлаар одоо цолны асуудлыг шийдэж зохицуулахаар хуулийн төсөлд одоо батлагдсан байж байгаа. Цагдаагийн албаагчид илүү цагаар ажиллаж байна. Энэ илүү цагийн хөлсийг нь хуулийн тусгаж өгөх үү энтергээд олон асуудлууд нь хууль хэлцгээс өмнө ус яригдчихсэн. Энэ чиглэлээр одоо ялангуяа албаагчдын одоо ээлжийн амралтыг яаж зохицуулж өгсөн? Офицер ахлагч нар хоорондоо ялгаатай байх юм уу? Албан тушаалын хувьд ялгаатай байх юм уу? Энэ талаар. За бид нар бол одоо юу гэдэг мэдээж одоо юу гэдэг яг одоо өнөөдөр яг халуун цэг дээр ингэж хэлж болох. За одоо юу гэдэг гудамж талбайд эргүүл хийж байгаа. Эсвэл одоо яг энэ чиглэлтэй ажиллаж байгаа бас албаагчтай илүү их одоо нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгааг нь үзүүлэх чиглэлтэй хуулийн төслийг бас тодорхой зохицуултыг шингээж тусгаж өгсөн байж байгаа. Мэдээж үгдийн тодорхой одоо замын зохицуулагчаар эсвэл одоо тэ эргүүл жижүүр гудамд одоо нийт хэв журмаас ахиулах энэ чиглэлийг хэрэгжүүлж байгаа албаагчдын одоо ажилласан жилийг одоо бас тодорхой ахиулан тооцох буюу тий 1 жилийг 1 жил 3 сараар ч гэдэг юм уу. Эсвэл мэдээж онцгой нөхцөл за гамшиг хорой цэрийн үед ажилласан тодорхой илүү цагаар шөнийн цагаар ажиллаж байгаа. Ийм нөхцлүүдэд бас илүү цагийн одоо бодож олох ч гэдэг юм уу. Ийм чиглэлийн хуулийн зохицуултууд нь яг хуультай баталгаажуулан энэ цагдаагийн одоо юу гэдгийг алба өөрөө мэрэгсэн тогтвортой чадварлаг байхаасаа гадна энд бас хүн ажиллаж байгаа учраас энд бас хүний асуудлыг шийдэж явах хэрэгтэй. Эргээд бас энэ албанд доктор сургалтад ажиллах нэг нөхцөлийг бас хангаж ажиллах үднэс бас хуулийн тодорхой нийгмийн зохицуулт, нийгмийн баталгаануудыг бас хийж өгч тусгасан байж байгаа. За тэгэхээр саяхан бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо буруу ташаал мэдээ нэлээд цэцэгдсэн. Энэ юу гэхээр цагдаагийн албаагч шууд галц бэсэг хэрэгжилж болох юм байна. Тэр гэсэн юм ташаа мэдээлэл явсан. За энэ дээр үүнтэй холбогдуулаад та ер нь цагдаагийн албаагчд нь тусгай хэрэгслийг одоо яаж зүй зохистой хэрэглэхээ энэ талаар. За тэгээ ер нь бол өмнөх хуулийн одоо юу гэдэг энэ хууль батлагдахаас өмнө бол одоо цагдаагийн албан дагж мөнгөч урмын хуулиар энэ уг асуудал маань зохицуулагдж байсан. Өөрөөр хэлэх юм бол тодорхой төр журмын одоо шилжилтийн үн зохицуулт маягаар хэрэглэж ирсэн байдаг. Тэгэхээр бид энэ хуулийн бас нэг тодорхой бүлэг болгож цагдаагийн байгууллага албаагчдын одоо албадлагын арга хэмжээ буюу одоо нэг бүрийн тусгай хэрэгсэл олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл заагалт зэвсгийг хэрэглэх асуудлыг яг хуульчлан журамсан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг бүрийн болоо олон хүнд нөлөөлөх галт зэвсгүүдийг ямар тохиолдолд ямар үндслийн дагуу хэрэглэх вэ? Одоо хэрэглэх нөхцлүүдийг дистралийн үед яах вэ? За хэрэгжилж болохгүй тохиолдлууд юу байх вэ гэх юм уу? Яг дистрал бүх одоо юу гэдэг үндэслэл журмуудын тодорхой заасан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эргээд мэдээж үгтэй энэ алба маань бас тодорхой хэмжээний гэмтэргээс урьдчилан сэргийлэх нийт хэв журам олон нийтэд аюул байдлыг хангах чиглэлээр бас зайлшгүй дээрх арга хэмжээнүүд авах шаардлага зарим тохиолдолд үүсч болзошгүй. Энэ тохиолдол одоо юу гэдэг хууль заасан үндэслэл журмын дагуу л одоо хэрэглэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж ойлгож байна. За тэгэхээр албаагчдын цэргийн тэтгэврт гарах насыг одоо бас өөрчилсөн гэсэн юм мэдээлэл байгаа. Хуулинд ч гэсэн бас тусагдсан байгаа. Энэ өмнөхөөс одоо албаагчдад илүү үр дүнтэй байж чадж байгаа мó? Энэ өөрчлөлтийг яаж зохицуулсан бэ? За энэ бол мэдээж бас өмнөх хуулиудыг бодвол бас илүү их давуу талтай болсон болов уу гэж бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо бас манай энэ албан зүтгэж байгаа хүмүүс маань эрт тэтгэвэр суух ч гэдэг юм уу тодорхой бас шийдэгдэх асуудлууд бас байдаг. Нөгөө талдаа бас тодорхой хэмжээний энэ албан зүтгэсний хувьд бас илүү одоо юу гэдэг бусад одоо төрийн албан зүтгэж байгаа хүмүүсийг бодвол бас наашилж бас тэтгэврт гарах асуудал бас яригдах хэрэгтэй. Энэ одоо юу гэдэг нөхцөл энэ одоо тэнцвэрт байдгийг хадгалж бас тодорхой хэмжээний бас одоо юу гэдэг одоо энэ албан зүтгэснийхээ төлөө бас тэтгэвэр тогтоолох нас одоо асуудлуудыг бас тодорхой туйлшлан
хуулийн бас нэг тодорхой одоо юу гэдэг гол чухал залтуудыг нэг болсон гэж бас үзэж байгаа. Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрын гэрээ нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүргэлээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн болгон газрын дарга сайн зориг өргөдөж оролцлоо. Та бүхэн хуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хуулийн мэдээллийн нэгдсэн сан Legal Info-гоос орж үзээрэй. Нэвтрүүлэг үргэлжилж байна.